Сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн асуулын хичээл 2 биерийн тгийг хэрэглэх. Хичээлийн зорилго биерийн тгээр бичих. За биерийн бичгийн дөрвөн эрдэнэ гэж юу вэ? За биер, мотуу, бэхэн, янт. За биерээр бичих алхам дараалал. За нэгт төв хичээнгүй бичлэгээс эхлэн алхам дараатай бичиж боловсрох. Хоёрт нь эхлээд дунд зэргийн үсэг бичиж сурсаа дараа том жижиг үсгийг бичнэ. За 5 шугам зурлагуудын харьцаа босоо өмд нь албан харьцаа тохируулан бичнэ. За дөрөвт нь дуурайн бичнэ. Тавт нь олон төрөл хэлбэрээр бичиж алхмыг ингэж баг багаар бичих нэ. За биерийн тгийн үндсэн зурлагуудыг тайлбарсан бичлэгийг хамтдаа үзье. За одоо бид нар үндсэн зурлагуудыг яаж бичих вэ гэдгийг давчгаа эхнээс нь танилцуулъя. За хамгийн ихний зурлаг бол нуруу. Нуруу бол хамгийн гол зурлаг. Өөрөөр хэлбэл бүх зурлагуудыг нуруугаар холбож бичдэг учраас нурууг бид нар их сайн бичиж сурах шаардлагатай. Тэгэх юм бол бидний бичгийн сайжирна гэсэн үг. За тэрний дугаар байж 1 гэсэн дугаар байна. За тэр бол нэг л хөдөлгөөн хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ адилхан яг хоорондоо адилхан зайтай 5 шугам байна. 5 шугамныхаа гол шугамн дээр нуруугаа бичнэ. Үзгээ биерэн зүв бариад 1. За энд бол 2 шаардлага тавина. Нэгдүгээрт нь бол тэгшин бичнэ. Хоёрдугаарт нь жиг даралттай байна гэж байна. За хоёр дахь нь бол энэ шүд байна. За шүдэн дээр бол харин бол энэ 1 2 3 гэсэн юм дараалал гараад ирж байгаа. Энэ бол нөгөө зурлагаа бичих хөдөлгөөн буюу зурлагын бичих дараалал гэсэн үг. За нэгдүгээрт нь бол нуруу, хоёрт нь шүд. Шүдэн бичгтээ бодлоо 45 градусын даралгаатай шүдэн бичээд үзгээс биерээ салгалгүйгээр гол шугам дээр авчиад нуруугаа бичиж. За дараагийнх нь бол шил байна. Шил бол шүдтэйг адилхан төстэй. Шүднээсээ 2 дахин урт 40 45 градусын налуутай адилхан. Дараалал мөн адилхан 1 2 3 гэсэн дараалалтай. Ингэж явна. За дараагийн нэг зурлаг бол тэтэн байна. Тэтэн бол хамгийн бас үндсэн зурлаг. Өөрөөр хэлбэл үг болгон тэтмээр эхэлдэг. Тийм учраас тэтмээ гоё бичих юм бол гоёгоос орчих юм бол үг чинь яаж эхэлсэн байна цаашаа бичих чинь тийм болно гэсэн үг. Тийм учраас бид тэтмээ сайн сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 1 дараад нарийнхан дараад энэ дээр дарсан байна. 2 шүдвчлээ, 3 нуруу. За гидс бол бусад зурлагуудаа бодвол нэлээд хүнд төр зурлаг байгаа. Яг гэвэл олон удаа хөдөлгөөн орно. 1 2 3 1 гээд нуруу 2 гээд үзгээс гидсээ хийсэн байна. 3 нуруу төгс. За энэ дээр нөгөө өргөлт дарал бүдүүн нарийн зурлагуудыг их ялгаруулж сайн гарах хэвээр тэгжээж гоё харагдана. За энийг бид нэр сайн хийж сурах хэрэгтэй. За дараа нь бол энэ орхиц мөн адилхан 3 1 2 3 нарийнх ихлээ дарлаа, дундаа нарийнхан дахиад дарлаа, нарийслаа төгслөө. За энэ бол 45 градусын налуутай байгаа. Гэхдээ яг тэгшин биш байна. Яг ном хэлбэртэй хэвдэл гоё харагддаг. Тийм учраас энэ дундаа нарийнхан өргөлттэй, хоёр талдаа даралттай ингэж бичиж байна. За дараагийн зурлаг бол сүүл. Мөн адилхан 1 2 3. За хараараа нуруунд дээр дарлаа. Өргөлөө. Дахиад дарлаа. Төгслөө. Үзүүрлээ дууссан байна. Төгсөлд нь 5 дугаар шугаманд даваад үзүүрлээ дуусчих. За дараагийн зурлаг бол ном байна. За нуруу шүд 1 гээд 2 гээд нумаа хийсэн. За энд бол энэ бүдүү өргөлт даралт бүдүү нарийн зурлагуудыг ялгаруулж чадвал энэ их гоё харагдана. Бүгдийн жигдхэн гэж бичих юм бол энэ бол тийм сайн харагддаг. Цаад зарчим нь бас тийм өргөлт даралтыг заашгүй гаргах шаардлага тавигддаг. За дараагийн зурлаг нь бол ивэр байна. Одоо бид нар түрүүний шүдэн дээрээ дахиад нэг зурлага нэмээд нэлээд олон зурлаг болоо нэлээд хүндрээ явж гин гэсэн үг. За 1 нуруу 2 шүд 3 ивэр. Иврийн бичгтээ шүднийхээ дээдлийн нуруунаас нарийнхан эхлээд дараад нарийнхан дуусч. Өөрөөр түрүүний нэг 45 градусын налуу гэдэг энэ дээр бас харагдана. Үгийн төгсгөлдөө бол хараараа өөр байна. Үзэг салгалгүйгээр биччихэ. Энийг сайн ажиглаад аваарай. Дараагийнх нь бол энэ гизэг мөн адилхан 1 2 3 үзгээ салгаад
шүднийхэн дээдлийн нуруунаас нарийнхаа эхлээд дараад нарийнхан дуусч. Харин үгийн төгсгөлдөө юм дараа өөр байна. Энэ нуруу үчлээ одоо эсвэл гэж хэлдэг. Үзгээ салгаад гизгээ бичиж. Гизгээ бичихтэй нарийнхан дараад нарийнх. Тусал бол дан тусал давхар тусал. Яг тэр шүднийхэн урдлынх нь хоёрдугаар шугамн дээр юу шүднийхэн урдлын харалдаа шугамн дээр дээрээс нь тусч байгаа хэлбэртэйгээр бичиж байгаа. Энэ бол бөөрийнхий биш, цэг биш. Дээрээс нь нарийнх эхлээд тусч байгаа хэлбэртэйгээр. Хоёр тусал байх юм бол хоёр шүднийх нь харалдаа тусал бичнэ. За дараа нь энэ завжны ардлын туслыг бас маа адилхан яг энэ хурцсан цэгнийх нь дээр дор бичиж байна. Гэхдээ түрүүний энэ хоёр тусал бол яг нэг шугамдаар бас биш байна. Түрүүний 45 градусын налуу яг энэ таарч байгаа. Яг энэ 45 градусын налуун дээр нь хоёр тусал хийсэн. За ингээд бид нар бол үндсэн зурлагууд бол гол зурлагууд нь юм байж байгаа. Одоо бид нар эднийг бичиж сурчих юм бол жаалжийнхан дээр нь нэмээд хасаад ингээд бусад бүх зурлагууд бүтэх боломжтой. За тэгвэл үндсэн зурлагуудаа хэрхэн яаж үтгийм бэ гэсэн тайлбарыг хэлье. За одоо тэгвэл энэ дээр хэдүүлээ. Биерийн тэг үндсэн зурлагыг хэрхэн бичвэг ажиглаад дуурайж бичнэ. За дараа нь тэгвэл биерийн тэгээр үгсийг хэрхэн бичиж үг ажиглаад дуурайж бичээрэй хүүхдүүдээ. За гизийг бас их хөнгө эргүүлж өгөх хэрэгтэй. За шугам татж байгаа дижүүлэх гэсэн. За энэ Ж Ц үсгний нурууг бол маш сайхан цэвэрхэн гарах хэрэгтэй. За энэ гизгийг сайн харж авах хэрэгтэй. Энийг дараа өөр хэлбэрээр бичье. За эндээс одоо энэ нөхцөлийг за сүүлийг нэг ингэж биччихнэ. Чи үсгийн эхний зурлага. За энэ тохиолдолд бас ингэж нуруу татж өгч болно. За энэ нуруу маань бичгийг бас их сайхан чимэж өгдөг. За бүгдээрээ энэ үгийг дуурайгаад бүгдээрээ бичлэгээ зогсоож аваад бичээд үзээрэй хүүхдүүдээ. За тэгвэл биерийн тэгээр бичсэн.
дараагийн үгсийг харьцуулан уншаад бичлэгийн онцлогийг ажиглаарай.